баруунлаа хуралд нийтдээ 4 эмнэлгийн цэг ажиллаж байгаа. За тэгээд цэнхэр бус бол эмнэлгийн 3 цэг, эндээс нь Монгол Японы эмнэлэг байгаа. За тэгээд дээрээс нь 2 дугаар эмнэлэг. За мөн ногоон бүст нь улсын 1-р зөв эмнэлгийнхэн гэсэн нийт одоо 3 үндсэн эмнэлэг ажиллаж байгаа. За дээрээс нь мөн аюулгүй багц гээд аюулгүй байдал одоо гамшиг үеийн оцол нөхцөл байдлын үед ингээд бэлэн байдлыг хангаж ажиллах төрийн төслөмжийн багцууд мөн байрлаж байгаа. Тэгэхээр нийтдээ энэ ко баруунлаа хурлын үйл ажиллагаанд ойролцоогоор нэг 54-өөс 57 эмч бол эмнэлгийн ажилтнууд бол оролцож байгаа. 10 хоногийн хугацаанд одоогийн байдлаар бидний мэдж байгаагаар бол одоо нөгөө түргэн тусламж те одоо гадаа байгаа эмнэлэг гэл гих мэтчлэн тоог авч үзэх юм бол нэг 1000-аас 1100 орчим хүн үзүүлсэн байна гэсэн баримж гарсан байна. Ойролцоогоор нэг 195 орчим орны хүмүүс ирсэн байгаа гэж сонссон. Тэгээ эндээс нь дээрээс нөгөө халуун орноос маш олон хүн ирсэн байна. Тэгээ манай нөгөө яг одоо намар болж байна те өглөө айгуу хүтэн оройдоо сэрүүхэн гих мэтчлэн нөхцөл байдал нөлөөлж байгаа. Дээрээс нь борооны цаг агаарын нөхцөл байдал бас нэлээд өндөр нөлөөлж байгаа бололтой. Хүмүүс айгуу ханиалгаж гин, ханаа дүрлээ гэж гин, хоолоо өдлөө гэж гин. За тэгээ дээрээс нөгөө хоол унд тохирохгүй байна гих мэтчлэн асуудал бол гарч байгаа. Тэгэхдээ яг энэ нь бол нөгөө тухайн үед зөв арга хэмжээг авчих юм бол амин насанд аюулын нөхцөл байдал хүрэхээргүй өвчлөл байна. Гэхдээ яг ганц нэг талаараа нэг халдвар төвчний тохиолдол гарч байгаа. Тэр нь бол тухайн үед арга хэмжээг аваад явж байгаа гэсэн. Үзүүлж байгаа хүмүүсийн үед нөгөө нэн яаралтай байдлаар хүндэрсэн тийм тохиолдлууд юу бий вэ? Хүндэрсэн 1-2 тохиолдол байгаа хагалгаан бицэцлийн асуудал шаардлагатай өвчлөл бол гарсан. Гэхдээ тэр нь гарсан байгаа. Хүмүүс хамгийн байдал өгтөртэй байж байгаа. Тийм. Ганц хоёр байдал гарсан. Ко баруунлаад ажиллаж байгаа одоо яг эрүүл мэндийн байгууллагуудынхаа хүмүүст бас хандаж үсэгтэй бас мэдэхгүй байгаа бас хүмүүс үж магадгүй бас сэрэмжлүүлж зүйл мэдээлэл байвал. Бэлэн байдлаа хангаарай. Өөрсдийнхээ бэлэн байдлыг хангах нь айгүй чухал юм байна. Цаг багаар яаж өөрчлөгдөхийг бид мэдэхгүй. Ямар төрлийн хоол унднаас болоод таны гиз хэмэрж байгаа бас бид мэдэхгүй. Тэгэхээр цүнхэндээ бэлэн байдлаа хангаад ходоод хямарч магадгүй, хоолоо өвдөж магадгүй, дулаан байлгах хэрэгтэй гэд тэ гих мэтчлэн хувийн бэлэн байдлаа хангаж оролцвол зүгээр юм уу да.